Сайн бацхан үзэгчдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн Премьер Спортс телевизээр М-банк аренагаас өнөөдрийн дээдлийн 3 тоглолтыг шууд амжуулан хүлээн авч үзэх боломжтой. За хамгийн ихний тоглолт тоохгүй эмэгтэй лигийн тоглолтоор эхлэх гэж байна. Энэ удирал төгс амжилттай байгаа Амазонсын хувьд хэсэг хугацааны дараа итүүгээ эргэвсүүлэлттэй тоглох болно. Амазонсын хувьд 8 гэсэн амжилттай. За мөн ингэхдээ эсрэг багтаа энэ удирал 52 оноо алддаг. Өөрсдөө 90 орчим оног дундчилж байгаа. За өөрөөр хэлэх юм бол лигийн бусад багуудыгаа дунджаар 36 онооны зөрүүтэй хожиж байгаа гэсэн гайхалтай үзүүлэлттэй тэр удирлыг эхлүүлж байгаа. За өнөөдрийн тоглолтоос бидний харж болох хамгийн чухал зүйлүүдийн нэг бол эмэгтэй лигийн бүх цаг үеийн шилдэг оноо түүхчдийн өрсөлдөө хэсэг хугацааны дараа өрнөх болно. За онцлог юм бол итүүгийн ерөөсүүдээс Индрагийн хувьд 1000 оноод хүрсэн, Ариун цэцгийн хувьд мөн 1000 оноод хүрсэн Монголын лигийн анхны эмэгтэй тоглогч болсон байгаа. Ингээд тэдний хоорондох тоглолт хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая. Удирлын ихэнд хоорондоо тэд тоглоход тухайн тоглолт 51 онооны зөрүүтэй өндөрлөж байсан. Гэхдээ өнөөдөр бол дүр зураг арай өөрөөр өрнөх бүрэн боломжтой учир нь эрвсүүдийн гэмтэлтэй тоглогч чимэд болгоод эргэн ирж Амазонсын эсрэг тоглон за мөн итүүгийн эрвсүүдээс Иран мэрэгжилтэндээ хамтран ажиллаж байгаа гэдээ өнөөдөр Улаанбаатар Амазонсын эсрэг эхний тоглолтоос арай илүү өөр тоглолтыг үзүүлэх болов гэсэн хүлээлт байна. Ингээд тоглолтын Каспар зугаа шийдвэрлэе. Багтаамжтай болон М-банк аренад хүрэлцэн ирсэн эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын сагсан бөмбөгийн холбоо үндэсний дээд лигийн 2025-аас 2026 оны удирлын ээлж тоглолтыг эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдрийн тоглолтын талбайн зочин багаар Улаанбаатар Амазонс. Хоёрдугаар 1 багийн холбоон тоглогч Ганбаатарын Инхлийн. Хоёрдугаар 25 багийн хамгаалалтын тоглогч Магванорын Эрдэнэт. Хоёрдугаар 3 багийн төвийн тоглогч Шүлтэн намгийн Бимбчав. Хоёрдугаар 12 багийн төвийн тоглогч Нимдоржийн Эрдэнэма. Хоёрдугаар 16 багийн хамгаалалтын тоглогч Батсожийн Болор Эрдэнэ. Хоёрдугаар 7 багийн холбоон тоглогч Цэнцжавын Болор Цэцэг. Улаанбаатар Амазонсогийн гарааны таван тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 11 багийн холбоон тоглогч Кейли Двон. Хоёрдугаар 6 багийн хамгаалалтын тоглогч Чимэт Сэрэнгийн Урт насан. Хоёрдугаар 14 багийн төвийн тоглогч Баатрин Болор Эрдэнэ. Хоёрдугаар 13 багийн довтлон тоглогч Онлбаатрин Хулан. Хоёрдугаар 5 багийн ахлагч багийн өсний тоглогч Батэрдийн Ариун Цэцэг. Улаанбаатар Амазонсогийн ерөнхий дасгалжуулагч Хавьер Гарсия. Энэ өдрийн тоглолтын талбайн эзэн багаар ивент итгэгч Итүүгэн групп, Итүүгэн эрвсүүд. Хоёрдугаар 14 багийн төвийн тоглогч Удаанхүүгийн Инрил. Хоёрдугаар 3 багийн өсний тоглогч Мерка Али. Хоёрдугаар 1 багийн төвийн тоглогч Мухошрин Даваку. Хоёрдугаар 22 багийн холбоон тоглогч Шулуун цэцгийн Халуун. Хоёрдугаар 5 багийн холбоон тоглогч Оюнбатын Буян дэлгэр. Хоёрдугаар 10 багийн холбоон тоглогч Доршолмын Мөнх Цэцэг. Итүүгийн эрвсүүдийн гарааны таван тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 9 багийн довтлон тоглогч Улзиватын Индра. Хоёрдугаар 24 багийн хамгаалалтын тоглогч Оюун цэцгийн Цул Цэцэг. Хоёрдугаар 8 багийн довтлон тоглогч Инх тайвны Чимэт Толгор.
Хоёрдугаар 2 багийн амгалан тоглогч Амрагийн Сарантуя. Хоёрдугаар 11 багийн ахлагч багийн довтлон тоглогч Батуйгийн Цас Чимэг. Этөгийн ерөнхийдөөгийн ерөнхий дасгалжуулагч Азадах Замин 4. Хоёрын тоглолтыг талбайд шүүн явуулахаар Монголын сагсан холбооны шүүгч Дамдан Жавын Дэлгэрсуур. Монголын сагсан холбооны шүүгч Тогтох хорлын Аюур. Талбай ахлах шүүгчээр Монголын сагсан холбооны шүүгч Бачуулууны Мөнгөчин нар ажиллахад бэлэн боллоо. Эрг музикч та бүхэн суудлаасаа босож Монгол улсын төрийн дулаан үндэтгэн хүлээн авна уу? UBC-ийн үерчивсэн 5 дахь өдөр найртай найрын ширээн дээр найрын ширийн зүйлүүд кэш том after party дагаад явсан бандгар бацсан байр том алдаг бүрээ алхахыг харсан эцэг гэхийн хайр том айлын мамууна тэргээр сархиж арай сум том аглаг тайгаад урцсан тонох хэмээ өгөө тэр том хипхоп бүгжим шилжээ гурав бүр зүрээр хэр том бүгдийн зугаар бүрээ сэлгэх миний хамуу төв том хүний огтны хөвлийг эзэн жилийн дараа майр том Өгүүлчин би үртөө дамжаад өгсөр өөрөө хайлтрал Ньюманы хөдөө хүнийг хамтараад тайлтрал Баян ахын хүзэдэ мөнгө бодлог нэлээ сайрал Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ. Өнөөдрийн эхний тоглолт Улаанбаатар Амазонс Түгэн Ирвсүүдийн тоглолтоор эхлэх гэж байна. За Амазонсын гарааны 5 50 цэцэг урд насан Келли Джон Хулан Боорыг нарсан. Зарин Итүүгэн Сарантуя чимэдлэхоор Индра Цас чимэг зулццэг гэсэн тавтыг илгээсэн байна. Өнөөдөр тайлбарыг насан буюу миний би надтай хамт өргөл маань хүргэнэ. Өргөлдөө амралтын өглөөний мэндийг хүргэе. За сайн байна уу. Ингээд 2 хогийн тоглолт эхлэхэд бэлэн болж байна. Амазонсын хувьд бол мэдээж удирлыг хожигдлгүйгээр үргэлжлүүлж байгаа, төгс амжилтаагаар үргэлжлүүлж байгаа. Тэгвэл Итүүгийн Ирвсүүдийн хувьд бас сүүлийн үед бол формын хувьд маш сайн байгаа. Ингээд 2 хогийн тоглолт эхлэхэд бэлэн боллоо. За хүснэгтийн байрлалын хувьд гэвэл Амазонс 8 тэг гэсэн үзүүлэлтээр лигийг тэргүүлж байгаа бол за Итүүгийн Ирвсүүд багийн хувьд бол 3-5 гэсэн үзүүлэлтээр бас бичигдэж байна. За ингээд эхний довтлогыг Амазонс угаас ихэр болтол Индра бүгийг тасцсан. Ирвсүүдийн довтлогоо. За Индра чимэдлэхоор чимэдлэхоор хэд бол хаалтын үзүүлэлтээр лигийг тэргүүлж байгаа. Зулццэг Хулан төдөр хамгаалтыг хийж байгаа маань дотгооны секунд 5 руу орсон. Зулццэг за гарын скот дотлсон дотлоо амжилтгүй. Хулангийн самар байлаа.
За Амазонсын тоглохоо чуун урт насан шатаад өгсөн амжилтыг хол авсан болор эрдэнэ улан. За өнөөдрөөс гараанда өөрчлөлт хийсэн харагдаж байна. Амазон согийн хувьд бол 3 онооны шийдэлний амжилтгүй болсон. Бөмбөний төлөөх тэмцэл урт насан татсан ч гэсэн. Индра тэр бөмбөг ирээд довтлоонд битүү ерсүүд агшишлээ. Индрагийн хувьд бол бас энэ үлрэлт оноо автын тал дээр ялангуяа сайн тоглолт үзүүлж байгаа. Чимэд долгор 3 онооны шийдэлтний оногч болсон. За Чимэд долгорын хувьд бол бас бэртлээсээ эргэн ирснээс хойш битүүгүй ерсүүдэг 2 дараалан ялалт байгуулсан. Үлрэлийг бол тэг 1-4 гэж бараг хэлсэн санагдаж байна. Тэрнээс хойш 2 хожоод нэг хожигдсан юм үзүүлэлттэй байгаа байх. За бөмбөгийн ч довтлогчийн гараас гарсан ариун цэцгээс гарсан юм байна. За өнөөдөр тэгээд Улаанбаатар Амазонсоос тоглохын өмнө сошиал хуудасаараа мэдээлсэн 16 номертой болор эрдэнэ баруун өвдөгний бэртлийн болон масын тоглолтыг үнжиж байгаа. За тэгээд эргэж ирэх хугацаанд тодорхойгүй гэсэн мэдээллийг бол сошиал хуудасаараа нийтэлсэн байна. За залуу тоглогчийн хувьд те хүн бэртлээс эргэрсэн ингээд хөрсөн тоглоомч. Баруун өвдөж бараг одоо өмнөд бэртлсэн баг шүү. Сэтгсэн плейс. За Индра энэ ч олон шилдэг үзсэн. Амжилт бай. 2 баг 2 минут. Наач амжааг бол байна да. Хулан доор дамжуулалт болор эрдэнэ ариун цэцэг. За байс уучаад шидсэн ариун цэцгийн олон зан шидэлтийн тоглолтын нээлттэй оноог авч байна. За Амазонс хувьд бол өдрөл эхлээд хожигдлгээ чиг амсаагүй найддаг гэсэн амжилттай явж байна. За Орхилын манай хувьд харж байгаа энэ өдрөл магадгүй энэ суурлыг зогсоох багийг юу гэж харж байна. За одоогор бол яг нэг 2 гавьяат ирсэн болохоор тий. Яг тэр баг хэлэхэд бол хэцүү байгаа тийм. Гэхдээ мэдээж урт үйлрэл учраас бас хож боогол гарч ирэх хөө. Донын тоглоомч бас нэмээд оцсон тоглоом дээр алдаа гарсан. За Чимэг шийдэлтийг хийн. За өнгөрсөн үйлрэлийн тэр нандин үслийн орон зайг нөхж байгаа тоглогч үдэ. Келли Чоны хувьд төлөв явах. За нандин үслийн жил NC-ийн 2 дугаар дивизонд Florida Tech багаас тоглож байгаа. За яг өмнөх тоглолтонд 28 оноог авсан байлаа. Хоёрын тоглолт бол статистикээр бол маш сайн байгаа. За тэг өнгөрсөн жил хулангуй улирлыг өнгөрүүлж ирсэн бол энэ жил нандин үслгүүгээр Улаанбаатар Амазонс хувьд тоглож байна. За тэгэхээр яг энэ одоо байхгүй тоглогчдоо Цэгоноор тоглогчдоор бол маш сайн гэж бодож байгаа. Өнгөрсөн жил Грейсберг хулангийн орон зайг бол маш сайн өгсөн. Урт насан 3 онооны шийдэлтэнд амжилтгүй болсон 2 боломжоор тоглоо их үед нь алдаа гарсан юм байна. 2 шийдэлтийг ариун цэцгийнэ. За болор эрдэнэ энэ тоглолтод бас оролцох боломжгүй болсон ч гэсэн урт насан гэ тэ залуу тоглогч гараанд гарч ирсэн байгаа. За яг өмнө тэр хүнд бэртэл авах хугацаанд бол өөрийгөө харуулж гараанд бол маш сайн тоглолтыг үзүүлсэн тоглогч тоо. За нэг тоглогч тоглох боломжгүй болсон ч гэсэн тэгээ өөр тоглогчдоос боломж бас олж байгаа. Төлөвлөгөө явах. Одоо урт насан гараанд гарч ийна гэдэг чинь сэлгээс дахиад өөр нэг залуу тоглогч орж ирж шүү дээ. За Индрэндээс хөлбөр дуудсан 5 гэсэн хөлбөрийг дуудлаа. Антари урт насан түүнийг хамгаалж байгаа маань. Зүүн өөрөө дайрсан. Донны тоглоо ногч болсон. Самбаас улаан аваад тоглоо эхлүүлж байна. Амазонсын тоглоо. Ариун цэцэг хүл алдсан. Бөмбөг итүүгэн жилзэн. Өөрөөс нь гарсан гэж шүүгч үзэж байгаа маань. За энд юу болоод өнгөрсөн гэхээр ялч хоёр тоглогчийн гол орцсон. За яг л нүүдний шоуны шүгчээ урд болсон үйл явдал байна. Ерөөсөдөө тоглоо Индра Чимэдлор Самтуя Индра. За гоё явсан да. Довтлогоо нооноштой болсон. За өнгөрсөн жилийн тэр хүлгүүдийн 3 бол ер нь тий саяны довтлого хийж шиг боллоо. Энэ жил бас итүүг ерөөсүүдээр 4 тоглож байгаа. Өнгөрсөн жил хасаа хүлгүүдийн эмэгтэй баг тоглож исэн. Зас Чимэг Сарантуя Индра. За нэг юм бэ. Нэг тоглож байгаа. Зул тий. За ингээд 4 тоглож ямар ч тач хамгийн тэгвэл цөмийг нь бүрдүүлж тоглож байгаа. Доош өгсөн дараалсан тоглоонууд дээр эрг үр дүн гарч дуусч байна. Нэг ноноо олсон бол энэ удаад алдаа болж дууслаа. Шууд Чингийн контролтой ирсэн байна. Шууд амжуулалтын платинум ивент итгэгчээр дасандаа гоо нэмэг ажиллаж байна. Мөн шууд амжуулалтын платинум ивент итгэгчээр
спортыг дэмжигч Toyota-гийн аль бие усны дилер Top Motors ажиллаж байна. За цасчмгийн үед бол өмнөх тоглолтын тайлбар дээр ярьж байсан бас тоглогчийн карьераас гадна дасгалжуулагчийн карьераа эхлүүлээ явж байгаа. Тийм тэр нөө хөгжлийн лиг дээр Идэвхтэй Ерөөсүүд Эрдэнэт Miners хоёрт хоорондоо тоглосон. Тэр тоглолтын дээр бол баяр цогт дасгалжуулагчдын хоёулыг дасгалжуулдаг болохоор ч юм уу айл баг дээр бол ажиллаагүй. Тэрэн дээр л Идэвхтэй Ерөөсүүдийн эрэгтэй баг дээр цасчмэг бас дасгалжуулагчаар сууж исэн. За тэгэхээр бас зөвхөн тоглогчоос гадна олон тал дээр бас өөрийгөө хөгжүүлж байгаа ийм тоглогч байна. Чоны шийдэлтийн удаад амжилттай болсон. 9 тоноо 9-6. За хараад дүүний тоглоо Индра цасчмэг зулцэг за Сарантуя зулцэг чимэл урагс одоо шиддэг тоглогчдод шидэх орон зай боломж ерөөс олдсонгүй тэ тоглолтлээд Бөмбөг тоглогчоос арсан харлын өгсөн амжилт нь хажуун шамаар гарлаа. Буцаад Amazon Sog бөмбөгийг зөвшиж эхэлнэ. За өнөөдөр бас маш сонирхолтой тоглолтууд та бүхэнд хүргэх байгаа. За Келичон яг саяны цэгээс шидсэн амжилттай нэмээд алдаатай 6 оног яг тэр цэгээс дараалаад авч байна. За бөмбөгч гоё шилжлээ, шидэлж гоё гарсан ялчгүй алдаа байсан байна чимэдлэгэн. За Келичон Вьетнам тоглож байгаа. Эхний шидлэн амжилттай. За ихэр нь бас гэсэн бүр мэржлийн тоглосон болж байна. Зулцэг Индра 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Бөмбөгийн төлөв тэмцэл. За Амазонст бөмбөг шилжиж байгаа юм байна. За одоогор бол хоёр сэлгээ хийгээгүй. Тооны хэмжээ 13-6 7 онооны зөрүүдэд тоглолт үргэлжилж байна. За Амазонс бол мэдээж тоглолтын эхлэлийг бол дандаа л маш хүчтэй хийж байгаа. За тэр нь тэргүүлээрээс алдахгүй яваад байгаа шүү те. Тэргүүлээр сайн хадгалж байгаа. So тоглолтын ихэнд авсан тэргүүлээрээ л тоглолтыг дуусгаж байгаа да. Ариун цэс суларсан онооны зөрүү 10 руу ороод ирлээ. За Амазонсын тоглолтыг ажиллахаар эхлэлийг сайн хийгээд нэгдүгээрийн төгсгөл ч юм уу те. Хоёрдугаар үеийн эхлэлд бол бас өрсөлдөгч байгууд оноо ойртуулаад байгаа юм. Тэгээд хоёрдугаар үеийн одоо хагасаас эхлээл хоёрдугаар үеэс эхлээл ер нь онооны зөрүү үсэл тэгэл баларчаад байгаа юм да. Тэгэхээр одоо яг нөгөө гарааны тоглогчид магадгүй суулсан үед эсрэг байгууд нь онооны зөрүү ойртуулж хичээж болох байх. За ингээд энэ тоглолтын эхний завсарлага захиалтлаа үзэж байна. Шууд амжилттай платинум эндтэй Icemark премиум брэндийн шинэ төрөл Cookit-тэй эрсдэл зарим бодлого гарсан байгаа. За Идэвхтэй Ерөөсөө тоглолт эхлээд ердөө нэг довтлогоо амжилттай болгосон гэж шүү. 8-аас 1 гэж эхэлж байгаа юм байна. Ерөөсүүдийн довтлогоо Индра Зулцэг энэ өдрөд сайн тоглолт үзүүлж байгаа. Цасчмэг Келичон хамгаалтыг хийж байгаа. За тэрхий шунсан хамгаалт нь алдаа болоод өөрчлөө. За солилцоогоо орж ирнэ. За энэ жил бас маш сайн тоглолтыг үзүүлж байгаа Руки. Даваахүү орж ирэх юм байна. За цас чимийг суух хин суух юм бол бас сонирхолтой байна. За Рэй чимэд доллар сууж байгаа нь ялч бас 2 алдаатай байгаа. Тий. За ер нь Идэвхтэй Ерөөсүүдийн бодлогын талбай хамгаалалт тоглохоо сайлал нь сайжирсан гэсэн үг. Даваахүү болон цас чимэг 2 хамтаа болохоор ер нь за эхлээ чимэд доллар өвчсөн тийм ер нь бүхээр л 5 байр 5 л баг. Тий. Бас боломжтой тоглож байсан. За ялангуяа одоо блокерлыг тэр хүчин гэхээр харж байгаа. Цас чимэг хөдөрөө ажилласан давталгаа амжилтгүй 2 дахь боломж даваахүү үүсгэсэн. За даваахүү ийм л дог шийд сэтгэлтэй тоглолтыг өнөөдөр үзүүлж байгаа да. Өөртөө болсон боломж бол тултал ашиглаж байгаа. За эхний шидэлт амжилттай багийн 7 дахь нь орсон 18-7 шууд амжилтын гол ивент итгэж хамтдаа төрүүлж чадах нь Unitel.
Хоёр дахь шийдэлт нь муу амжилттай. За хоёр багийн хувьд бол хоёулаа одоо гадаад тасгал жуулагчтай. Баг. Улан за өөрөө шийдэлтийг үүсгэх сайн холонгийн шийдэл амжилтгүй хоёр дахь боломжийг Болор Эрдэнэ үүсгэсэн. Болор Эрдэнэний давталгаа амжилттай болсон. Хоёр дахь нь Ирвсүүдийн давталгаа тул цэцэг Улангийн эсрэг давталгаа олж алдсангүй доош нь амжуулсан бөмбөг эзэндээ ирсэн довтлоо гаачлаа. Болор Эрдэнэ самраас бөмбөг авсан. Буцаад Чуан Амазонсын довтлоо баруун дайрсан довтлоон дээр нь алдаа гарсан. Зул цэцэг алдаа гаргасан юм байна. за зулцгийн ихний алдаа. Заагаар буугаад зүүн гар дээр нь зүгтсэн юм байна. Шийдлийн амжилттай болсон Чуан. За хэрвээ яг удирдлын төгсгөлийн шагналуудыг яг одоо өнөөдрөөр гардуулна гэвэл Келли Чон бол шилдэг импорт тоглогч дээр ямар ч өрсөлдөгчгүй байх баг тийм. Тоглолтуудад оролцож байгаа. Тоглолтууд дээр статистик жигд байгаа. За онортой дамжуулалтаар лигийг дэргүүлж байгаа. Багийн амжилт ороод ирвэл тэлж байгаа л тийм. Яг хүний амжилт гэвэл тэгэл карма юм тийм. Гэтэ яг багийн амжилт сарантай юм учраас. За ортнасан Улан задаар хариуцсан бүгд дуудсан ортнасан өөрөө явж ороод их хэцүү байдлаас дамжуулалтаа өглөөд Хулан Сарантуягийн эсрэг давталгааны алдаа өгчээ. За ялч хөдөлгдсөн байна. Энэ тоглолтын эхний алдаа болсон олон гэвд. За Хулан хариуцсан хоёрын хувьд бол энэ сүүлийн хэдэн жил амралтгүй л олон улсын болоод хэмжээтэй тоглож байсан юм. Энэ өдрийн ямар таашаа сарын цагаар хамраад ирж ирж байгаа. Сарантуя Чуан эсрэг болоор ой гүйсэн хөргсөн довтлоо номч болсон. За хүмүүс довтлогчдоос орсон юм байна. Амазонс буцаад мөшилцэн. За энэ тоглолтын дараа та бүхэнд Асын үлгүүд болон Монголиасын тоглолтыг шууд амжуулсан зүйл нь харин өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолтоор Chiefs болон Research Knights-ийн тоглолт хаалт. За энэ тоглолтод бүсдэлтийг тэргүүлчих шийдэгтэй маш чухал тоглолт байгаа. Индра дундын зэн тоглолт нь оноштой болсон Гүлзиат Индра ээлжид 20 оноогоо багтаа авчирлаа. За тэн дэрэн Хулан нүүрсүгээ зөвхөлчөө. Цус гараагүй минь ямартаж. За Индрагийн сайн амжилттай болсон шийдэлт бол Этог Ирвсүүдийн тоглолтын амжилттай болж байгаа. Ердөө хоёр дахь тоглолт. За гарч буухтаа болсон юм гэсэн. За 14 оноо. За Франк Гарсиадаас очоод шиг харж байгаа. Ер нь тэгж олон тоглож ашиглахгүй байгаа шүү. Зүүн тоглолчоор гарааны 5-таа их олон минутыг өгж байгаа. Хулангийн шийдэлт амжилтгүй Болор Эрдэнэ хатгаад хоёр дахь боломжийг үүсгэсэн ариун цэцэг. За амартай задлсан Алкалта өгч шүү. Эсвэл нүрийн шоу гişгсэн юм зү. Хажуун шоу гişгсэн. За тэгэхээр Келли Чон тэнд бөмбөг авахтаа гişгсэн байж харж байна да. За Франк Гарсиадаас очоод ихний үеч гэсэн одоо ямар солилцоо хийгүүл юм ч гарааны таваараа. За Чимиг ариунцгийн өдөөс шийдсэн цоолын шийдэлт нь амжилтгүй Болор Эрдэнэ хамгаалалтын самбраа мансан Келли Чон хурдан давтгаанд Келли Чон өөрөө зогсоо шийдсэн гоё шийдэлт байлаа. За довтлогоо яг Этог Ирвсүүдийн талаас яг довтлогоо хөлбөртөө довтлогоо төдийлэн амжилттай болохгүй байгаа. Дөрвөн Чимиг бол бас өөр аргаар үзэж штэ шүү 3 шийдэлт хийж үзэж байна. Одоо яаж довтлох вэ гэдэг нь сонирхолтой. Чимиг шийдэлтүүд тийм арга эзэн шийдэлт байлаа штэ. За энэ дээр дахиад тоглож чадахгүй бөмбөг алдсан. Урд насан хурдан давтгаанд загвар эсрэг дөрвөлээ гарч ирсэн Болор Эрдэнэ. За өөрөө зүүн болоход тоглосон амжилтгүй даваа хүүгийн самбар. За энэ дэрэн Индрагийн дамжуулалт урагшаа гараад ирсэн давталгаа алдчихлаа.
За сул суугаад татчлаа да цас чимэг. Над бол цас чимийн тоглолт таалагдж байна. Яг тэгвэл бас заслан авч тоглоод байгаа Индратай тий. Тэр тоглоомод бас алдаа салгаад ч юм уу тий тоглоос ороод байгаа. Бас нэг хэсэг үе бас тоглолтны явахгүй байх үед 3-ын зан шидэлтийг бас хийж үзэж. Сая бол урагшаа гарч ирж гин тий. Яг тоглолт болохгүй байгаа учраас энэ хэмнэлийг ямар нэгэн байдлаар өөрчилж оноо авъя гэсэн санаачлах нь бол бас гоё байна. За тэг яг нэг тоглох хөнгүү байгаа үед бол яг зоригтой тоглож чадж байгаа юм чимэг байна тий. За энэ хооронд Баатрийн болор эрдэнэ олон шидэлттэй амжилттай болгосон. За Amazon дээр нь шидэхгүй тоглогч гэж байхгүй дээ. 5 номер дээр тоглодог болор эрдэнэ хүртэл ингээд сул байвал олон шидэлтийг шидэж байна. За өнгөрсөн жил 10 дуудад нэгснээс хойш олон шидэлтийн чадраа оролцох нь бол ихсэн. Цас чимэг болор эрдэнэ үүдээс яваад орсон хаалт амжилттай. За яаж ч үгүй тоглох хүн олдохгүй цас чимэг одоо хамгийн зоригтой тоглож байгаа л байгаа юм да. За энэ болор цэцэг талбайд орж илээ чуун сэлэний сандал руу шилжсэн. За өнөр тоглогч эсрэг тоглох нь хаалт нарсан нүгний шуунаас маш өндөөдлөөс шийдсэн шидэл нооночгүй хулан аваад тоглоом шилжиж байгаа. За бөмбөгийг бол барихгүй байна. Дундын зэнд тоглоом дээр нь алдаа гарсан. Зул цэцэг алдаа гаргасан. За зул цэцгийн энэ тоглолтын 2 дахь алдаа нь болж байгаа юм байна. Бөмбөгийг шидэд буцаад 20 секундэд итүү ирсүү тоглож эхний үеийг хаахар боллоо. За эхний үед ингээд төг үрэлсүүдээс 2 ч тоглогч 2 алдаатай болчлоо. Энэ бол муу мэдээ шүү. Ингээ ихний шидэлт амжилтгүй. Хулан одоогоор оноо авч амжаагүй байгаа. За Бацаачин болор эрдэнэ харагдаж байна. Баруун өвдөгний хүртэл бол бас тоглолтыг өнжиж байгаа. За тэдний болорт нь авахгүй ч гэсэн тэгээ урд насан болор цэцэг гэж тоглогчд. Байран дээр нь асуудалгүй тоглож байна. За халиун талхаад орж ирсэн. Халиуны үед энэ нөлөөлөлтэй залуу тоглогчид маш сайн тоглолтыг үзүүлж байгаа. Индра заслан авцаад инрэл өгсөн. Инрэл за шидрэг авахгүйс удчих шиг боллоо. Индра өндөр тоглогч эсрэг хаалтанд орсон. За уурсар гол тавьж очиж жижиг тоглогчийн хамгаалалт тал дээр асуудалгүй байна. Ингээд 2 үеийн тоглолтын эхний үе 30-10 хайрцагтайгаар өндөрлөө үзэгчдээ тоодохгүй 2 дугаар үеэрээ эргээ олзээ. Хоёрын тоглолт 2 дугаар үеийг хэлж байгаа үзэгчдээ шууд амжуулалтын голын тэтгэгчээр хамтаа төрүүлж болох нь юуны дээл ажиллаж байна. За эхний үе бол 20 оны зүйдээс онооны зүрх үүсч дууссан байгаа. Одоо эндээс ямар үйлдэлийг гэдэг ерсүүд баг хийх үед сонирхол татж байна. Доошоо өгсөн бөмбөг булаацалсан инрэл. Индра Хоёр тоглогч ирсэн инрэл за төг ерсүүдэд ингэсэн нэг тийм заслан тавьж байгаа тоглож чарлаа тий. Бөмбөгтэй тоглогч бол ерөөсөө нэг эсрэг нэг маш хүнд байдлаас тоглоод байна. Эсрэгээр Amazon суултаа анхаа оноод явж чадаад байгаа. Эхний үед 30 оноо авсан шүү дээ. 10 минут хэрэгсэн. Өцөг доор дамжуултыг нэг удаа Сарантуяа тасалж байна. Хурдан тоглоонд Сарантуяа баруун тоглоом ч юм хамгаалт самбра. Индра аваад тоглох эхлүүлсэн болор цэцэг хулан дамжуулалт хулан дээр ирсэн 3 онооны шийдэлтэнд амжилтгүй 2 тулмжаар 2 оног авлаа. Үе нээлттэй оног Ариун цэцэг авч байна. Ариун цэцэг хэдийн 11 оноо төржээ. Улаанбаатар Амазонсоос Сараас дэш оноо төрсөн 2 дахь тоглож болж байна. Хэлээд шоноос авсан байгаа. Индра. За болор эрдний эсрэг хөргөд тоглосон тоглоом. Юу биш юм гарлаа. Солилцоо итгүй ерөвсөд багаас зул цэцэг 2 алдаатайгаа тоглож орж ирлээ. Амазонсын тоглоом болор цэцэг насан.
За баруун славад явсан болорцыг доороо өгсөн өндөрлөн алдаа гарсан. Ардаас нь инрэл алдаа гаргав. Эсвэл сарлуу байсан болоо харъя. Инрэл алдаа. За Баатрын болор эрдэнэ эхний шидэлт амжилттай 10 тоноо гарсан 3 тоглогч 10-аас дээш оноотой болсон шүү. Ер нь оноог 3 тоглогч нь л явуулж байгаа юм байна да. Болор эрдэнэ 10 оноотой, Ариунцэг 11, Кэлэ Чон 11. Энэ 3 тоглогчоос өөр одоо оноо авсан нэг л тоглогч байгаа хулан чөлөө шидэлтээс нэг оноо авсан. За чимэд болохоор эргээд талбайд орж ирсэн. Бас 2 алдаатай байна. Hello. Алдаа гарсан. Хулангийн алдаа байсан юм байна. За хулангийн тоглолтын 2 дахь алдаа болж байгаа юм байна. Инрэл. Hello. Золццэг. Золццэг бол бүгд сайж байгаа. Золццэг. Заславсан доошоо өгсөн. За дамжуултад ер нь хөвтөх явж шүү. Хаалтанд харамстай орсон. Өмнө нийтлэг тэмцэлт. Амазонс ялгүй. За халуун энэ алдаа гаргасан юм шиг байна. За Амазонс ч өнөөдөр хідэн чаалт хийж өгдөө. Энэ одоо Ариунцгийг хэлж байсан байна. Чимэд болохоор дээр хийсэн алт. За хэлүүний үед бол өнгөрсөн жил одоо Амазонсын бүрэлдэхүүнд байгаа болор эрдэнэтэй хамт хариуцаад тоглосон. За техникийн алдааны шийдэлтэй алдчихлаа. Ариунцэгт техникийн алдаа өгсөн. Заари. За тэг шүгчтэй хэтэрхий яриад яваадсан тэгээд тэр техникийн алдаа болоо явчихжээ. Кэлэ Чон Амазонсын бүрэлдэхүүнд талбайд орж ирлээ. Замун Эрдэнмаа орж ирсэн байгаа. Тоглооны гүйцэтгэл 20-оос 2 гэж нэтүүгээр өсвөд. Ердөө 10%-тай. Нөгөө талд бол 60% шүү дээ. 18-аас 11 гэж харагдах шиг боллоо. Нэтүүгээр өсвөд яалч нэг тийм сул амар товтлогоо хийж чадахгүй байгааднаа. Дандаа л хамгаалагчтай хүнд байдлаас тоглоомнуудыг хийж Эрдэнмаа. Кэлэ Чон наан болон Ариунцэг чимэл лорын эсрэг явж байгаа задлсан дахиад нэг илүү дамжуулт бөмбөний шилжилт үнэхээр гоё болсон. За ихтэй болорцэг шидэлтэй алдчихлаа. За холын шидэлтгээ 6-аас тэг эсрэгээрээ Амазонс 50%-тай шидэж байна. Зэрэг онооны зүрх яагаад ийм хол байгаа вэ гэдэг саний статистикуудаас гарч болохоор байна да. Чимэд болохоор холын шидэлтийн удаараа амжилттай болсон. За лигийн бас шилдэг шүү дээ. Энэ хонцайг бол сайн шиднэ. За Амазонсын тоглоо болорцэг Чон болорцэг дээр ирсэн дахиад жийдсэн шийдэлт нөрч Чон Өмнө илүү тэмцэл 2 тоглолчийн голоос Амазонс үлдсэн Чон гоё дамжуулт болорцэг. За чимэд тор бөмбөгийн ямар гоё цэвэрхэн суулчваа. Өнөө илүүтэй хурдан тоглоонд гарч ирсэн зуул цэцэг. За тайм тоглохыг илүү үзэж байгаа юм байна. Зулцэг Мустава дотооны секунд 10 ороод ирсэндээ халуун. За хүний илүүтэй болсон цаан дамжуулт. Холын зан шилдэл энэ удаа амжилтгүй болорцэг самраас авлаа. Чон тоглоом шилжиж байгаа. Алдаа арсан чимд долгорын алдаа 3 удаа болж байна. За ер нь яа тийш явчлаа да. Одоо суугасар зам болсон. 94 болохоос бүр балран. Индра түүний оронд солилцоор орж ирж байгаа юм байна. За Индрагийн шидэлтүүд сунаад ирвэл түүний довтлохоо олс ирэх нь ойлгомжтой. За шимэдлэгний тоглолт уг нь их багтны хэрэгтэй байсан тоглолт нь дажиг болж ирсэн дээр хүсэлтэй алдааны асуудал орчлоо даваагүй хөдөлгөөд орж ирсэн. За түүхэн ерөөсөөдөө бол ямар нэг легоноор тоглож одоогоор чираагүй байгаа. Ариунцэг Эрдэнмаа.
Занааны тоглох сул байгаа. Эргээд Келли Чон аваа шууд шилжсэн олон зан шидэл. Орсонгүй 2 дахь боломжийг ариуцэг үүсгээд автлсан 2 хамгаалагчийн өдөөс оноог авлаа. За яг ч өндөрлж гинөө ариуцэг. 2 авсан 36 тоноо. За ариун цэцгийн хэвд. Өнөөдөр 13 оноотой тоглолт өргөжүүлж байгаа юм байна. За Чоны хэвд 11 оноотой. Багааны 2 тоглогч тэргүүлж байгаа. За нэг талаас тоглосон оновчгүй. За Амазонсын давталгаа Чон шийдэх боломжтой сул гарсан 3 оноо шийдэлтэн амжилттай болсон. Келли Чон. За 6-аас гიშгсэн гэж үзэж байгаа юм байна. 2 оноо. Өглөө. За 25 онооны зөрөө үлсэн Цасчмиг Эрдэнэмагийн эсрэг шахаж ороод хүнд байдлаас тоглосон алдаа. Эрдэнэмагийн алдаа юм байна. 2 шидэлтийг гүйцэтгэх нь. За Ливерпулийн алдаа хэдийн 4-өөс дээш болсон байгаа. Амазонсын 3 дахь алдаа сайн боллоо. За шинэ ихний шидэлт амжилт бай. За өнөөдөр 6 оноог авсан. Багийн оноо болтоор тэргүүлж байгаа. Самбар хай. Удаа агаартай. Хоёр дахь шидэлт нь муу амжилт бай. Шидэлтээ хоёулыг нь алдчихлаа. Самбраас Эрдэнэмаа авсан. Чон. Өгшөө хараад өгсөн мөнгө хажуун шумаар давах уу гаргаж байна. Хажуун шумнаас бүгд олонд оролцвол 13 өгсөн хэлбэрийг Гэрсээ ядсалжуулагч дуудсан. Дасалжуулагчийн дооцсон хэлбэр явахгүй хамтаарай. Чон. За гол дөгөө задлсан. Тоглохоор юмшигтэй олцсонгүй. Чон. Гол дахиад өгсөн. Дууны зам тоглохоо оноштой болсон. Энэрмаа. Эрдэнэмаа. Явлаа. Загэж түгээр өсөдөөс Индра татвар гэсэн Индрагийн оноонууд багт нь хэрэгтэй байна да. Даваагүй. Өө ихэрт барьсан. Доор харин гой дамжуултыг өгсөн шүү. Халуун Цасчмиг Эрдэнэмагаас 2 дараас алдааг салгаж байна. За Амазонс гэдэг одоо ус багтайгаа харьцуулахад өндөр юм аа. Болор Эрдэнэ суугаад Эрдэнэмаа орж ирж байгаа. Тэгээ хулан 3 номер дээр тоглож байгаа энэ жил. Ариун цэцэг 4 дээр тоглож байгаа. Баатрын Болор Эрдэнэ суусан ч гэсэн Эрдэнэмаа гарч ирээд дээр тоглолтын туршид болж байна. Цасчмийн шилжүүлэлтээ одоо тэгээд Болор Эрдэнэ төв дээр ариун цэцэг 4 Хулан 3 Болор цэцэг 2 дээр явах юм байна. Айхтар өндөр. Тэр Робинснаас амарчаад байгаа шүү дээ. Ариун цэцэг доор сударсан тоглоо амжилтгүй өөрөө 2 боломжийг үүсгэлээ. Робинсныг зүгээр яг амраагаад буцаж ирэх юм болов айлсгүй зүгээр яг гадагшаа мадагшаа тий тэмцээнд оролцсон юм. Тэр бас сонирхолтой байна. Ер нь л яг албан ёсоор бол нэг сарын хэмжүүлээ юу? Тийм нэг сар. Тийм ч сонсогдсон. Одоо хулгай ариун цэцгээр хэд өдөрстэй. Гэтэ ер нь сар мар өнгөрчөд байгаа шүү дээ. За ястай явцаг нь мэдэхгүй шүү. Уртнаас энэ ч гарч дамжуулдаг үед нь алдаарсан байна. Робс өөрөө бас 3-3-ын чинь зоны турш одоо тэмцээн уралдаантай байсан. Яг л лиг дээр ашиглахгүй байж магадгүй л юм тий. Мотор бүрэлдэхүүний мотор тий. За Болор Эрдэнэ нэргээ цаана орчод бэлэн болж байгаа. Эрдэнэмаа суун. За нэмээд нэг тоглогчийг оруулж ирэх гэж байгаа хагтлаа төрцөн. Ортнасынгийн хоёр дахь шилжилт нь амжилтгүй Цасчмиг хадгалсан бүгний лог тэмцэл даваа хүү дээр алдаа гарсан юм шиг байна. Ариун цэцэг түлхэж алдаа гаргалаа. Баруунгаар гарсан. За Эрдэнэт орж ирсэн. Болор Эрдэнэ хамтар. За өнгөрсөн жил багийн бүрэлдэхүүнд байсан одоо нөгөө Болор Эрдэнэ.
Мобис богоноо тоглолдог байсан Болридны үед бол Баянгол Амазонс багаас ийм хөгжлийн лигт болж байгаа. Даваа хүүгийн эхний шидэлт амжилтгүй болсон 2 хон энэ тоглолтод авсан 3 оноогоо бүгдийг нь төрүүлэн шоуны араас авлаа. Жон уртнасан Келли Чон нот Эрдэнэмээ аваа шуушилсан дундын шидэлтэнд омж цас чингийн самбар золццэг саран туяа гэсэн тоглогчтой 4 сарын тухтай шидэх боломж олдоогүй л байна да. Нэмээд Индра дээр шалтгаан төгсөн дундын зэнд оглоо онооч юу хамаатай замгаа Эрдэнэмээ авч чадсан бүгд өөрчлөөсөн уртнасан дамжуулалт нь ирсэн Руананы шилтэн онооч юу гэтээ боломжийг үүсгэсэн оглоо оноочтой болсон Эрдэнэмээ хамаатай замгаа аваад тоглоом дээр төгсгөж 2 оног мөн авч байна. Энэ үед анцралгал згэлээ үзэгчтэй шууд дамжуулалтын гол мэдтгэжээр спорт саксофоны спортыг дэмжигч Coca-Cola ажиллаж байна. За ариун цэцэг 13 оноо 9 самбар эхний хагасл баг дабл хийж явж байна да. Тоцооны хөвч өндөр байгаа 2 хаалттай. Сэлгэрүү шилжсэн. Итүүгийн ерөөсүүдийн тоглохоо 3 онооны шидэлтэн амжилтгүй болсон хамгаалалтын самраа Болрид наваад Чон. Ер нь Чоноор эхэлж байгаа энэ тоглохоонууд л амжилттай болоод байгаа. Энэ удаад Эрдэнэмээгийн тоглохоо онцтой болсонгүй. За ерөөсүүд За чимэг Завагийн лидер одоо яг нэг оноо авалтанд орж ирэх хэрэгтэй байна да. Цас чимэг яваад орсон. Цас чимэгчийн тоглолтод их л олон тоглооны оролцоо хийж байна да. Цас чимгийн алдаа гарсан. Эрдэнэмээгийн тэн тоглолтод үзүүлж байгаа нөлөө бас их байна. Хамгаалтч тэр тоглоомч тэр сайн тоглолтыг үзүүлж байна. За 3 алдаатай байгаа чимэд болохоор талбайд орж ирлээ. Талбай дээр байхад нь бол одоо дотоо хамгаалтанд их ашигтай байна. Эрдэнэмээгийн шийдэл амжилтгүй болсон. Энэ удаа тарин багийн 46 дахь оноо болсон. За тэр наан юу болчиход тоглооны бөмбөгөө тоглогч тэр алдаа гарсан юм шиг байна. Эрдэнэмээд алдаа үлээсэн. За ингээд Эрдэнэмээ 3 алдаатай болж байна. Сэлгэнээс тоглож аваад байж. Багийн алдаа дөрөвс дэш болсон. Хоёр шийдэлтийг даваагүй хийхээр болсон. Шийдэл амжилт бай. За тэр өчигний ерөөсөдийн 2 оноо 3 онооны товтлогоо гэлтгүү жилөө шийдэлтэй хөвчих таарах боллоо. Ер нь зүйл нь болчихгүй л байна да энэ тоглолтод. Багийн 17 дахь оноо. Чон. Хоёр сланд одож байлаа. Шууд гүсэн. Инэрмаацлаад гүсэн. Насан зөрүүд орсон тоглоо хараа омч болсон. Хамаалтын самбраа даваагаа тоглох хийж байна. За Индра тоглолтод орж ирхэн ч ирэх байхаа. Тэгтээ зүгээр ихт ороод ирэл те. Чимэд доллар. Индра Үзиот Индра 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Багийн 20 дахь оноо. 26 онооны зөрүү болсон юмс. Ойртуулж байна. Нэг сэдвийг дуудсан. За гол бүгсэлцүүд явуулсан. За голдоо бүгсэн Чон 3 онооны тоглоом онооч юу. За бүгд тоглогчдод хэр үлдэж байгаа юм байна. За Амазонсын бүмний шилжилтүүд цоо явж байна да. Келли Чон
За цаана Эрдэнэт суларсан. Залж ороод бөмбөг дундаа болсон. За чимэдлэр уган талбай дээр байгаа үеийг хамгаалалт тоглохон дээр үнэхээр одоо ашигтай байж чадаад байна. Гол нь нэг алтааны ил асуудал. Минутын цөөлөгтэй. Нүүмэн шунаас Амазонсын тоглоо. Хамгаалалт хэмжилтээ хамгаалж чадсан. Гэтэ бөмбөг Амазонс өрөөлцсөн байгаа. Хажуу шунаас Амазонсын тоглоо. Болор Эрдэнэ. Кели. Насан тоглож амжсангүй тоглооны. Хугацаа дууснаар буцаадаа итүүг ирсүүд багт бөмбөг шилжиж байгаа үзэгчтэй. Шодомжлт тим Platinum Oriented Shice Mark премиум брендийн шинэ төрөл Cookie-тэй 90-тэй зарим талбарсан байна. Индра голоор гоё орсон залаад өгсөн суусуул сарам туяа шийдэлт нь оновч байсан. 3 оны шийдэлт багаас хэвээр байна. Уршаа гараад өгсөн. За ер нь энэ хамгаалтаас довтлон шилжиж байгаа шилжилтэн дээр чуан бөмбөг хүрсэн нөхцөлд ер нь бол оноо олцоод байгаа тий. Маш ихээр ер нь зайлшгүй чуанаар ч дамжиж байгаа. Тэгэхээр энэ тоглолчид бол Амазонсын очихлаа гэдэг нь ойлгомжтой. За энэ бөмбөг таслагдсан шүү. 1-3 цаа Kelly Chon Эрдэнэт руу ямар айгуу дамжуулах гэж байна. Яг магтаад дууссан чинь. Би ч сая нэг баярлсан. За яг бүхэн яалчгүй дамжиж ин да гэсэн чинь. За эргээд тоглолтонд байгаа. Эхний хагсын сүүлийн минут 48-20. Цуццэг зангэр нэг цлон гол яваад байгаа юм да. Энэ удаа харин саран туяа суларсан хамаалагчдыг яг л аваад үлдсэн дээ. Чимэдлэхэр стон уг нэг гоёсон. Kelly Chon За харъя Жоныг. Тоглоо авсан, хоёр тогломжийг үүсгэж чадсан. Насан Эрдэнэ дундын шилжих дайжгүй байгаа. Дахиад боломж үүссэн. Гоё дамжуултыг өгсөн болоор Эрдэнэ тосож чадлаа. Баян темп хоноо буцаад 30 ононы зэрэгтэй тоглолт болж байна. За энэ тоглолтыг хийгээд буцаад Амазонс тоглолт ер нь ихний хагас тоосон ойлгомжтой болсон шиг боллоо. Саран туяа Чимд доллар за болор Эрдэнэ эсрэг гоё хөдөлгөөн байсан да. Чимэдлэхэр болор Эрдэнэ эсрэг соёд тоглолоо амжилттай болж чадлаа. За энэ хасын сүүлийн тоглолтоо байж магадгүй юм даваагүй хүрсэн ажгүй шумаар гарлаа. 6.6 секунд Улаанбаатар Амазонс багт тоглоход үлдлээ. Болор Эрдэнэ Чон ямар алдаа байхгүй гэж шүтж үтсэн тоглоом. Анхчгүй савсан мөнгө анхч ингээд 2 хоногийн тоглолтын эхний хагас өндөрч байгаа үзэгчтэй тоодохгүй 2 хоногийн тоглолтын 2 дугаар хагасаараа эргээд уулзъя. Хэсэг хугацаанд тасралъя.
Шууд амжилт. Alexander Energesos, Congress Party, Apresidente Schwierig Corolla, Slabon Evan Schwierig Simulation, Larissa Super Hockey, the Shuttle Transfer Summit of the Big Talk. Danke, Monterey, et tout le monde est seul pour que je За ингээд Итүг Ирвсүүд Улаанбаатар Амазонс багуудын 3 дугаар үе буюу 2 дугаар хагас эхэлж байна. Үеийн эхний довтлогоо Итүг Ирвсүүдээс ирнэ. Зулцэг яваад орсон довтлогоон дээр нь Болор Эрдэнэ хаалтыг хулан самбраас авсан Амазонсын хурдан довтлогоо урт насан. За өөрөө зүүндээ Евростепигээ татсан довтлогоо нэр амжилттай боллоо.
За цас чимэг бөмбөнөөс салах хэрэгтэй дээ. Ямар тач дамжуулалтаа өгч чадсан. Индра эхний хагас ердөө 2 хоон авсан. Сарантуя цас чимэг за эхний хагасын итүүг ерөөсөөдөөс тоглоом дээр хамгийн идэвхтэй байсан цас чимэг дээ. Энэ удаа харсан эхний оног цас чимэг авч байна. Өнөөдөр яалч тоглоом дээр идэвхтэй байна. За хэргээд Улаанбаатар Амазонс багаас ариун цэг дундын шидэлт хариуг нөрлөө. За эхний хагас одоо дабл руу тунд өгсөн шүү дээ ариун цэгэд бол. Үе 15 хоноогоос авлаа. За 52-25 ерөнхийдөөс багийн лидер Индрагийн оноо авалтууд багт хэрэгтэй байгаа. Индра бүгд олсон тоглоо амжилтгүй ариун цэцгийн самбар. Нотгоо Гэличон. Саран тэр хамаалтыг хийж байгаа хулан солгоо явж ороод отлсан алдаа авлаа. За чимэд болгохын алдаа бол 4 дахь нь болно. Хиний алдаа гэж үзв. За тийм байна. Чимдлорыг 4 алдаатай болж байна. Энэ талбай дээр их өөр ашигтай байж удаад болгоч. Яалч гарын зөгчжээ. За 5-ны харьцаа 95-52. Хулангийн шидэлт амжилттай болсон 53 тоноо. Хоёр дахь нь амжилтгүй. Тэр боломжийг үүсгэсэн Гэличон доор болродн зааварт насан дахиж ороо дундаас Улаанцгийн самарсан шидэлт амжилтгүй Индра Улаанцгийн самбар авлаа. За Индрагийн хувьд тоглоом шийдэж байна. Ерөөсөдийн тоглоом. Чимэд доллар. Индра маш олон шийдсэн 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Үзээд Индра багийнхаа 28 тоноог авчирч байна. Хулан заавал нөхсөн хамгаалт сайн болсон цэцчмийн хамгаалт. Чон. За дамжуулалт эзэндээ ирсэн 7 оновчтой болсон. Хамгаалт сайн байсан ч гэсэн 2 оноо. Амазонс амжилт авч чадлаа. За Индра. За надаа шийдсэнгүй дамжуулалтаа өгсөн цас чимэг. Иргэд наан зол цэцэг. За энэ тоглолтод ерөөсөө шийдэлт хийгээгүй байсан да. Надаа шийдээд алдаж байна. Иргэд Улаанбаатар Амазонс гой тоглоонд орсон. Гэличоны дамжуулалт ариун цэцгийн довтлогоон дээр алдаа гарсан. Зул цэцгийн алдаа. За зул цэцэг ингээ бас 3 алдаатай болж байна. Замтари гол өгсөн. Довтлох үед алдаа гарсан. Өөр шийдэлтийг ариун цэцэг хийн энэ үед даваах хөдөлбаа дээр орж ирж байгаа юм байна. Яалчууд алдааны асуудалтай болж чад шимэдлэр үед удаан талбай дээр байлгаж чадахгүй болоо гэдэг юм да. Үеийнхний 2 минут гаруй болж байгаа давлаа. За шууд амжилтын платинум ивент итгэгчээр таны дижитал аяллаа ихтгэл түнш IT Zone ажиллаж байна. Та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-оос аваарай. Самун голд ивент итгэгч шунанд дурлал авдаг KFC-гээс. KFC Индра. За хоёр хамгаалагч ирсэндээ их өдрөө удаасан Сарантуя. Индра хамгаалагчтай их холоос шидсэн. Амжилтгүй. Их л дарга эзэн шидэлт байлаа да. Улан Рүцэг залаад өгсөн Чун коронавигийн шийдэлтний амжилтгүй болсон ч гэсэн самраас бөмбөг авахдаа төлөвж алдаа гаргасан юм байна. Цас чимэг хөрт алдаа гаргажээ. Чон. За энэрлийг дахиад ардаа үлдээсэн шүү. Өнгөө барьчлаа. Ариуцэг даваагүйг ардаа үлдээгээд ямар гой дамжуулт байсан бай. Болродын самбартараас оноо 2 хаалаа. За ариуцэг чих олон талтай болж байна доо. Оноо самбар хаалт оновчтой дамжуулт гэдэг. Дэжлэг бүх статистикуудыг гөрхөн дээр бичүүлж байна. Энэрэл Ондаас сэнэрлийн шидэлт амжилтгүй 2 дахь боломжийг даваагүйгийн тэмцэл үүсгэж чадлаа. Сарантуя доор дамжуулт нь. За тооны хөрөлдрөөс туслаа.
Түг ерөөсөд багийн нас олжуулагч. Тэндрэгтад өнгөрлөө. За түг ерөөсөд багийн нас олжуулагчид бол Иран мэрэгчлэлтэн байгаа. Заманпур Азадэ гэж олжуулагч. Шгшөөгийн хан туслах тийм олжуулагч. Индра Ерөөсүүдийн тоглоо Инслан ирсэн инрэл рүү үжиглсэн бөмбөг тааслагдсан татсан бөмбөг нь харин тэг ерөөсүүдээр ирсэн урагшаа олонд болж харж ирсэн зул цэцэг тоглоо амжилттай болгож Шатлаа багийн 30 тоноо Зааныз руу часто тогшоо ордгуудаа уртнаас нь улан за байсан халын шилтэн амжилттай болсон. За хулангийн амжилттай болгож байгаа тоглолтын эхний тоглолтоо болъё. Эхний хагас 2 оноо авахтаа үйлэг нь нөлөө шилтлийн шугамнаас авсан байсан. Индра хурдтай явж ороод авсан Индрагийн 2 оноо. За ингээд өөрийнхөө тоглолтыг оруулах хэрэгтэй байна. Ялч багийн лидерүүд бол уртнасан хулан Нарийн цэцэг задлаад өгсөн хулан 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Студийлэн орохгүй байгаа зөндөө болгоны шийдэлт энэ удаад амжилттай болж байна. Өөрөө ч баяртай болтой. за эргээ Сарантуяа наан суларсан шүү. Холын зай шийдэлт амжилттай болсон. Санаалагийн шийдэгчтэй нэгэ Сарантуяа бол. Буцаад Амазонсын тоглоо. Чон Стаарсан. Нарийн цэцэг тоглох үед нь алдаа гаргасан. Амирлын алдаа юм байна. Солилцоо даваа хөөслөгөөр шилжсэн цас чимэг түүний оронд түг ерөөсөд багаас орж ирлээ. Хулангийн шилтгийг сайруулад өнгөрлөө. Яг бол арилцгийн тоглолтын шилжилттэй. Шийдэл амжилттай болсон. За арилцгийн Коби 5 Мамбасита гэж шийдсэн гарч ийн. Коби 5 юм тий. За Кэли Чон урданд тоглоонд орсон доор хариуцаг хулан 2 хийсэн байсан да. Энэ удаа дамжуулахыг хэлээд үтсэн. Уртнаас нь эргээд хулан Мамбасита хэрч охин охин дун холбоотой үгүй. Тийм бах тий. За Гарсиа цолж болж сэтгэл дондор гарч байна. Уг нь баг нь 34 оноор хожж байгаа шүү дээ. За болорцог орж ирсэн. Уртнасан сэлгэрөө шилжиж байгаа юм байна. За болорцог Кэли Чон хоёр ингээд хамтдаа өдрийн тоглолт даагуудаа гарч ирж шүү. Кэли Чоныг ямарч ирсэн болж болорцог байна. Индра зул цэцэг за зүүн урсан өндөр хамгаалж байгаа. Тоглох боломж гарахгүй. Сарантуяа за гоё зангаа зөрөөд орсон доктор амжилттай болсон. Сарантуяа 2 оноо багтааж ирж байна. Болорцог хулан за хийгүү дамжуулт байсан. За самрын үзүүлэлт дамжуултын үзүүлэлт бол Амазонс хамаагүй илүү байгаа юм байна. Дамжуулт ингээ бүр 19 төрлөө багийн дамжуулт. Хэрэгцээ 2 оноо. За ариун цэцэг 25 оноо төрсэн. Имрэл за голоороо гүйсэн ч гэсэн дамжуултанд таслагдж байна. Урагшаа булан өөр автотыг довтлох номштой болсон. Онлотрын хулан ээжд 2 оноо багтаа нэмэлээ. За тооны үз рүү улмал холдож байна доо. Цах очроо болдвэ. За болтол багаас 9 оноо 20-оор хийсэн байна Амазонс. Болон бөмбөг тасалсан Амазонсын хурдан тоглоо Кэли Чон гоё дамжуулт байсан. Ариун цэцгийн солгой төгсгөл амжилттай 27 оноо. Бас эвгүй авсан ч гэсэн. Тий. Ой дуусгачлаа. Их хөвлөкөнд дуусгачлаа.
Ер нь бол формтой ирж шинжтэй. За хуулан Индрагийн дамжуулаас цас чингийн шийдэл цайрга мөргсөн. Тэгээд Улаанбаатар Амазонс багаас урд нутгийн шилжсэн Хулан Чон доор дамжуулалт ариун цэцэг суларсан 29 дахь оноо. За энэ үед Тэтүүн Ирвсүүд багаас засварлах захиаллаа зүгштэй. Завсарлагын хугацаа дуусла үзэгчдээ тоглолт үргэлжлэн явж байна. 40 онооны зөрүүтэй тоглолт болж хоолцсон 3 дуурын төсөөллийн хамтаа сонирхъя. 2 иргэсэн 7 онооч тоглосон. Засчмиг 2 оноо багтаажлаа. 39 оноо. Саргад Улаанбаатар Амазонсын нутлаа ариун цэцэг. Болорцэг Хойд дамжуулалт байсан да. Наа нэг илүү дамжуулалт хулан дээр ирсэн. Хулангийн холын зайн шийдэлт хийх ёстой шийдэлт байлаа. Үнэхээр гоё бүгний шилжилт байна. За хулан ингээд 12 оноо бүрсэн. 2 оноотой үеийг эхлүүлсэн. Энэ үе дээр 10 оноо члаа. Индрагийн тоглоом амжилтгүй бөмбөг тоглогчийн гараас гарчээ. Зэнд ийм болоо өнгөрсөн юм. Болор цэцэг Амазонсоос бүгнийсэн шивж байна. Хэлбэр дуу тайм байна. Эрдмаа илүү аханд болсон нөгөө хураалсан. Шууд амжилтын гол явж тэгж хамтаа төрүүлж алсан. Тэгэл 40 оноо тоглолтыг заагалж байна. Төвийн Ирвсүүд багийн нутлаа халуун. Эрднотын хамгаалт ойрхон болж байна. Нэг алдаа байхгүй хамаалагчийн гараас бөмбөрсөн байна. Индра Засчмиг бүгд шилжүүлсэн. Засчмиг саран туяа зөрөө доорсон хөлийн урдаар довтлоо нарийн онооч болчихсон. Буцаад хурдан довтлоо шилжиж байна. Холон зүүн дээрээ бидэд явсан довтлооломж олцсонгүй. Болор цэцэг 3 онооны шилжилтийн амжилттай болсон. За буцаад шууд довтлоо халуун шилжсэн. Индра аваа чууч ийдсэн 3 онооны шилжилт оновч. Болор цэцэг Булан за яг нэг алдаа байхгүй шүүгч хүлээгийг 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. За энэ дэр хивүү унчих шиг боллоо шүү. Ариун цэцэг юм байна. За Франк Гарсия тасгалжуулагчийг бид хүнд харуулж байна. Тэгээ ер нь онооны зөрүү хидж байсан гарааны тоглогчдоор ороод тоглолтыг тасгалжуулагч байгаа. Халтарсан юм байна тэнд. За Улаанбаатар Амазонс багийн туслах тасгалжуулагч ундрах хэрэгж байна. За талбай яг энэ нэг одоо стикертэй наалттай хэсгүүд ер нь ийм альтернативтай байна тийм. За энэ үеийн сүүлийн тоглолт Цасчингийн алдсан шилжилт амжилтгүй болсон 70-39 тоглолтын 3 дугаараа өндөрлөлөө.
Тоглолтын 4-р үе ихсэн үзэгчтэй 2-ын тооны хавцаа 79-39 ярцтай. Үргэлж байна 2 нэмэлт боломжийг гаргаад тогтсон ч гэсэн оногч болсон буцаад төв ирсүүдийн тоглолоо. Жимт долгор Индра за мөг цэцэг төв ирсүүдээс ирсэн байна. Чүлхор за шидлэн дээр алдаа гарсан. Бодротны алдаа. За Франк Гарсиа тасгалж болж байгаа тэгээд Богдоо гарааны голлох тоглогчтой ер нь нэг амраагаа суулгуулсан яа тийм л та тий. Ер нь 4-р үеийн голоос л аваад гаш байсан. Тэнгэрсэн тоглолтууд дээр би бас ер нь намлаас бүх тоглолтын дээр тайлбарсан байна. Болорцэг. За хордороо идэх бас араа стейшн хатсан байсан да. За болорцэг явж ороо самбардаад утсан амжилтгүй мөнх цэцгийн самбар. Индра ирсүүдийн тоглоо. 2 цалаа ирсэн зүүн явсан чим доллар. Чимэг зааггүй тоглогч гоё хэлгээд 2-1 авч байна Индра. За өнөөдөр Индра 12 тоноо авч байгаа юм. Манай бол багтаа байна тий Индра гэдэг. За Сарамтойгийн хамгаалалт маш сайн болсон шүү. Мод чамаас. Гүн гарсан Келли Чон. Ламатра Амазонс багцлагад орж ирж байна. Болорцэг суулаа. За энэ хамгаалч гоёллоо Сарантойгийн хамгаалч сайн боллоо. Нүүрний шуумнаас Улаанбаатар Амазонс тоглолтод бүрийг оролцуулна. 3 онооны шийдэлтний амжилтаа болсон нүүрний шуумнаас шуумн авч чадлаа хэлбэрээс хэрэгцсэн баг. За Индра Мадлбад чинь хамгаалж тоглож байгаа юм байна. Чимэд болохоор болордны өдөөс яваад орсон довтлогоо амжилт бай. Амазонсын довтлогоо нот. За холондч тоглолтоо олцсон байгаа да. Доор гоё дамжуултыг өгсөн. Болорднээс сошиалтай алдсан шүү. Эрдэнэ 2 боломжийг үүсгэлээ. Эрдэнэд доор шогсон амжилт цас чимэг замаас нь хүрчлээ. Нэг өрөвсүүдийн дотгоо мөнх цэцэг хурдан байна. Дотгоонд ороод ирсэн 2 оноо. Гоё дотгоо байна. 2 оноогийн автаж мөнх цэцэг авч чадлаа. 720 авчихсгүй дурцаа. Болон үндсэн цогт осод үлдсэн байна. Чон батлахад ирээсээр байна. За араас шото болон болорт нь Келли Чон гэсэн уран тоглогч. Эрдэнэт зөөр гэсэн алдаа авчаа. Гарсиа тасалжуулж ингээ гол тоглогчтой байлгаад байгаа нас тий хэдэн оноор хожиж чамаагүй. Бүх юм шавах хэрэгтэй гэдэг үндсэн дээр байлгаад байгаа бах тий. Тэрнээс ер нь ихэнх нөхцөлд гол тоглогчтой тасалжуулагчтай бол амраачтай шүү дээ. Тий. За чимэд долоорын алдаа 5 болоод суулсан байна. 40 онооны зэрэг 10 минутын хэлсэн бүх 40 оноог барих мэт л 40 оноо аавна гэдэг чинь өөрөө бас том даалгавар шүү дээ. Эрдэнэтийн ихний шидэлт амжилттай болсон. Хоёр дахь шидэлтээр алдчих шүү. Магийн самбар. Шалаад өгсөн, зарлаад өгсөн бөмбөг. 3 онооны шидэлтэнд утсан Сарантуя. Индра. За Индра залдаасаа шидсэн олон шидэлт амжилтгүй болордны самбраас авах Индра очоод алдаа авчлаа. За тэгээд Амазонсоос болордны тоглолтыг уншиж байгаа нэмээд ариун цэг гэртлээд сэтгэрөө шилжсэн. Хөнгөн мөртлөө байгаа сайлж найдаа. За урд насан гарааны бусны тоглогч оруулаад ирлээ.
Чуан. Шалаад өгсөн дамжуулалтын амжилттай. Таслаж чадсан урагшааныг тоолж үүсэн гэхдээ дамжуулах боломж харамсалтай нь олцсонгүй. Зүүн орсон хөөргсөн довтлогоо намч хөө. Хоёрт боломжийг үүсгээд 2-1 амжилттай ажиллаа. Дагаагүй. Багийнхаа 35 тоног авлаа. 45 тоног авлаа. Чуан. Сакеличуан алтнасан. Тониско дараас татгшаа орсон шүү. Доор ямар гоё дамжуулт байсан бэ? Эрдэнэ дотлогоо алдлаа. За тийм шууд сэтгэрөө сохор болж байна да. За шууд сэтгэрээ згаж гаргалаа. За чимэг яваад орсон. Самбраун сэрхэн олсонгүй. Урднотоо хулан өөрөө зогсоо шидсэн шидэлтэн дотлаа. Нөгөө талд Индра 3 шидэлт нь оновчгүй. Чуан малж аргалсан. Ахлам тийг довтлох үед нь сарам туй алдаа гаргалаа. 2 шидэлтийг Кейли Чуан хийсэн. Заас шодроо харуулсад амжилттай энэ тоглоомд Чуаны хувьд бол энэ тоглогчийн хувьд бас тоглолтын их минутанд тоглосон. Бас ядралт гайгуулах шүү нэ. тийм. Тэр ийм үед бас гоё тоглолт хийж байна. Тэгээ тоглолтчдээ хэрт онооны зэрэгтэй болчихлоо. Нэг талаараа. За Бямчаа орж ирсэн. Эрдэнэс нэг сул дотлогоо халдсан гэ тэрэн дээр нь шууд гэсэн язалж болгоч хэд бол авчлаа. Ойртох шидэл амжилттай. За 40 онооч нэг холдогчгүй ойртохчгүй л яваад байна да. Тэгээ ерөөсөө дараагийн солилцоод зул цэцэг орж ирээ саран туяа суулаа. Ирсэгийн оплоо. За дараагийн тоглолтын зөөрийг бидэнд харуулж байна. 13 цаг 40 минутаас Асиулууд эсрэг Монголиас тэгвэл өнөөдөр хамгийн сүүлийн тоглолт 16 цаг 10 минутаас SJFC эсрэг BC Knights-ын тоглолт. Тавгуулах болно. Сакеличуан. Бямчаас лавсан. Чуаны дамжуулалт гоё ирсэндээ Бямчагийн дотлохоор хаашинд орлоо. Тэгээд төв ерөөсөөдөө сурдан дотлохоор урагшааны тоглож гарсан байгаа дамжуулалт арай урд нэрчлээ. Цас чимгийн дамжуулалт. Эснэ олсонгүй дээ. Задлбайд болорцэг орж ирсэн. За хулан цаан сууж байгаа харагдаж байна. Кейли Чуан. Болордом дамжуултыг гоё гараад өгсөн 3 оны шийдэлтний амжилттай болсон ч гэсэн 2 боломжоор 2-1 Бямч авч чадлаа. Индра. За өнөөдөр Улаанбаатар Амазонсоос талбайд гарсан тоглогчдоос болор цэцгээс бусд нь бүгд ямар нэг байдлаар оноо авсан байна. Болор цэцэг Бямчаа руу чигсэн амжилт Бямчаа өөр хамгаалчин гол орчлоо уртнаасан. За Индрагээс өөрөө яваад орсон уртнаасны дотлогоо угаагаад гарсан болорд нь 2 боломжийг үүсгэсэн. За шидэлтний амжилтгүй дахиад нэг дотлооны самбар. Монголын автаарчээ. За 3 боломжийг үүсгээд эцэст нь алдаа авч дуусч байна. 40 онооны зөрүүн. За солилцоо. За хариу цэцэг. Бид харагдчих байна. Улаанбас. За инхлэн талбайд орж ирсэн. За одоо нэг харааны тоглогчдоо нэгээр нь авч эхэлж байна уу да. Бямчаа. Чуан. Донны зэн довтлохоо. Оновчгүй болсон. Амаалчаас бөмбөг гарсан юм байна. Амазонс бөмбөг хөвөрүүлсэн. Нүрийн шумнаас Чуан бөмбөгийг тоглолтод оролцуулна. Болор цэцэг.
Гэлээ. Урагнаны шийдэлтний амжилт авсан. Гэлээ Чон. Багийн 90 тоног ажиллаа. Одоогийнх нь 18 тоног авч байна. Цаашмыг Яавал залжаа бүгд алдах дүрсэн Бямжаас бүгд. Ирсэн байна. Ариун цэцгийн хувьд сүүлийн минутууд тоглоог үжигсэн тийм өнөөдрийн хувьд бол хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж 29 оноо үзүүлэлтээр тоглолтоо үргэлжлүүлж байна. Зарайч хүртэл аваагүй байсан бол 30 оноо цаг цаг насаад байсан байх. Буян дэлгэр түгээр өсөд багаас л бод орж ирлээ. За болролд нь Улаанбаатар Амазон сосл рүү шилжсэн. Цэцэг Цасчмыг за нэг том алхаад тоглож шилдэг гэсэн амжилтгүй болсон. Эндрэл тогломжийг үүсгэж байна. Өндлгэр Гэрүүд орсон. Маш өгөөлөөс амжилт хийсэндээ ирсэн амжилттай. Дагцсан мөмөг өөрөөс нь арчуу. Довтлооны хугацаа дууссан юм байна. Эзэмш амжааг учраас. Амазонс бөмбөг шилжиж байна. Заан нахан тоглогчтой. Амжилттай хийсэн байна. Амазонс буцаад бөмбөгийг эзэмшиж ирсэн. Чон. Залаад өгсөн 3 онооны шийдэлтний амжилтгүй. Амаалтын самраа амжилт авч чадсан. За буян дэлгэр барсан юм байна. Ингра. За энэ тоглолтын ялагчид ерөнхийдөө товчтой боллоо. Улаанбаатар Амазонс баг өдөртөө хэлж товч таах нь бол нэгэнтээ тодорхой болж байна. За олон шилдэг гүйцэтгсэн амжилттай мөг цэцэг энэ тоглолтын 5 тоноо авч байна. Цагтэл нүдч байгаа. Юусэн нэг ойлгохгүй болчихгүй л байгаа юм да. Болор цэцэг. За болор цэцэг дээр хүн ирсэн. Залаад өгсөн 3 онооны шийдэлтний амжилтгүй. Амаалтын самраа амжилт авч чадлаа. Буян дэлгэрийг. Цасчмыг. Индра. Алтын шидэлтэй амжилт бай. За Индрагийн дэд бол 12 оноо. Гэлээ Чон. Ажил Бямжаа. Тоглолцсон шүү. Гоё амжилт байсан да. Цэцэг төвхтэн. Ирсүүдийн тоглоо. За Бямжааг хурдаараа илүүхэд гараад ирсэн 7 хоногч басан. Өнөөдөр бас 7 хоногт манах дургу байна. Одоо ерөнхийдөө амжилттай болж чадахгүй байгаад байна. За халуун эргээд л байна. Сэлгэний оноо авал түгээр өсөд илүү байгаа. Уг нь илүү байгаа юм ш, тэ нэг ч гэсэн үзүүлэлтийг 2 тууламжаар авсан оноо. За энэ бол ойлгомжтой. За яаж ч нэг Франкфуртээр дасан чадчих чинь гарааны 5 тараа их олон тоглож байгаа юм байна. Тийм ээ. Илүүтэй л одоо ингэ статистикаач гэсэн харагдаа. За дундаж юу тогсон шүү. Самбардаа шилжчихсэн. Буян дэлгэрийн оноо. Тэний оноо авч 3-аар шүү. Шон Богой дамжуулт болорцыг яа болорцыг оцоор амжилтгүй болчихлоо. Нийтлэн баруун арсан нийтлэн Чон амин сэтгэндээ баруун явсан дамжуулт нийтлэндээ гоё ирсэн 3 онооны шийдэлтний амжилттай болсон. За Амазонс бол үнэхээр ямар ч алдаа мадаггүй тоглолтуудыг үргэлжлүүлж чадж байна. Багийн 93 тоноо олсон. За өнөөдрийн Амазонс бас нийтдээ 10 тоглогч талбай дээр гарсан юм байна. Үүний 9 нь Yorn ветеран авсан. За их үзэгчтэй 93-53 Улаанбаатар Амазонс баг үлрэлийн ээлж тоочлоо. Итг эргэсүүдийн эсрэг авлаа. За энэ бол бидний шууд амжуулан үргэлж байгаа. Өнөөдрийн үед бол ихний тоглолт байлаа. Дараагийнхаа тоглолтуудаар
тун удахгүй уулзъя үзэгчтэй. Хэсэг хугацаанд сарлаа. Үзэгчтэй Amazon Сэтгүүгийн ерөнхийлөгчдийн тоглолт 40 онооны зөрүүтэй өндөрлөө. Amazon-ийн хувьд 9 тэг гэсэн амжилттай төгс улирлыг эхлэлийг бол тавьсан хэвээр. За Болор Эрдэнэ хувьд өнөөдөр бас маш онцгой үүрэгтэй байлаа. Хоёр дахь боломжийг маш сайн гүйцэтгэж чинь. Тэгээд Amazon-тай нэгдээд энэ улирлынхаа тухайд мэдээж хүчрхэг багтаа нэгдсэн минут тэгээд багтаа ер нь өөрийнхөө бодлогомжит одоо хуваараа ингээд илүү их туслахыг хичээж байгаа. Тэгээд эхний мэдээж тоглолтууд жоохон хүндээсэн. Тэгээд багтаагаа төдийлэн сайн уус нэгж чадахгүй бас багийнхаа системд сайн орч чадахгүйсэн. Одоо бол ерөнхийдөө сүүлийн 2-3 тоглолтод яг багийнхаа системд бүрэн гүйцэд орч чадж байгаа. Тэгээд тэр утгаараа илүү одоо нуртаа дамжуулах ч юм уу эсвэл илүү анаа алтаар гайгүй байгаа гэж бодож байна. 3 дахь үеийг хүртэл ариун цэцгийн хувьд маш сайн тоглолттой 29 оноо аваа явж байгаад гимтчлээ те. Дээрэс нь ариун цэцэг хулан нарын хувьд 3-4 дугаар байрлал дээр тоглож байгаа гэдэг ч юм уу өөрийн чинь ирсний нөлөө маш их байгаа даа л да. Тэгээд энэ дараагийн тухайд асуух зүйлс байна. Бүх тоглолтуудад ерөнхийдөө маш өндөр оноо авалттай байдаг. Өнөөдөр бас түүнийг маш сайн хамгаалж чадлаа тийм ээ. Манай багийн хувьд угаасаа ерөнхийдөө баг болгон дээр яг ингээд одоо тоглолтын системд нь тааруулж ингээд хамгааллыг бэлдэж орж ирж байгаа. Тэгэнгүүт л одоо Индрагийн хувьд бол өндөр оноо авч ирсэн болохоор бид нар угаасаа ярилцаад илүү ингээд баг оноо авахулъя те. Илүү ингээд хамгаалах аргаа ингээд манай коуч хэлээ. Тэгээ тэрнийхэн дагуу бид нар амар сайн ажилласан гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. За үзэгчтэй хэсэг хугацааны дараа хасын хүлгүүд болон Монголиас энэ тоглолт 13 цаг 40 минутаас эхлэх болно. Тухайн тоглолтын шууд дамжуулалтаараа эргээ уулзъя.